За цахилгаан менингит өвчин бүртгэгдэж ихсэнтэй холбоотойгоор халдвар төвчин судлалын үндэсний төвдөр өнгөрөгч баасан гарагаас эхлүүлэн сайн дурын дархлаажуулалтыг эхэлсэн. За эцэг эхчүүдийн зүгээс за ачаалал маш их байгааг хэлж байна. Мөн түүнчлэн за зохион байгуулалт тал дээр халдвар төвчин судлалын үндэсний төвийн амлалт орын хэсгээр бол нэлээдгүй ачаалал үүсч зохион байгуулалт тал дээр суд байгааг бол хэлж байна. Тэгэхээр бид амлалт орын нөхцөл байдал ямар байгаа талаар газар дээрээс нь сурвалжлаа. Нутгаас тархажуулалт хийх гэж орж ирчээд ингээд вакцина хийх хичээл байж байна. Өглөөч би 9 гэж ирээл тэгээд 12 өнгөрөөгөө вакцин төрсөн. Очор хүн ихтэй байна лээ, хүмүүс айгүй их байна лээ. Тэгээд яг доктороо бол урд нь яваа хүн ихтэй эндээ нөгөө ордортой хүн орчихлороо урдэр хаагуур орох гэж яг маргаан ихтэй айгүй очиртай байлаа л дээ. Тэгээд яг хоочрлж аваад нэг юм хийлгэсэн. Хүн айгүй их байна лээ. Ачаал их байна, зохион байгуулалт гэсэн муу байна. Дээрээс нь чинь нөгөө нэг хүүхдүүдтэй нэг хүүхдүүд бараг нэг эцэг их хоёулаа бараг ингээд хамт ингээд ирж байгаа. Дээрээс нь зохион байгуулалттай суух газар байхгүй, амьсгалах агаар байхгүй. Дээрээс нь ийм одоо өксөд чинь мэдээж л өөр бусад нэм бактериудаар өвчлөмтгий газар бас хүн болгон хүүхдүүд аваад ирэхийг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр жоохон вакцина хуваарлаад те одоо хороо дүүргүүдтэй хуваарлаад ингээд хийвэл энэ эмнэлэгттэй ч гэсэндээ ажиллаж байгаа хүмүүстэй ч гэсэндээ ачаал ба хийлгэж байгаа хүүхдүүдэд аав ээж нар ч гэсэн хүндрэл багтаа. Нийслэл дундаа нэг ганцхан газраар ингээд хийлгэж байгаа нэг угаасаа зохион байгуулалт муу байна гэж харагдаж. За өнөөдрийн байдлаар цахилгаан менингит өвчний яг нийтгчнээ тохиол бүртгэгдээд байна. Хүчилсэн хүүхдүүдийн маань биеийн байдал, нөхцөл байдал юу ямар вэ? Энэ талаар мэдээлэл өгч. За одоо 2022 оны 3 сарын гарсаар одоо нийт одоо улсын хэмжээнд 2 тохиол одоо бүртгэгдсэн байна. За нэг нь бол нийт тохиол одоо нас орсон ийм бол байдалтай байгаа. За нэг хүүхдийн биеийн байдал нь бол хүн. Гэхдээ доктортой ийм бол ийм нөхцөл байдал одоо байгаа. Менингокок тал маань яг эрт онцлогдоод яг цохих одоо хэмжээний эмчилгээ хийсэн бол бүрэн эдгэрдэг өвчин. Эрүүл мэндийн байгууллагад бол хандсан байсан баг. Бас эмчилгээ нь явж исэн нь ер нь хэд орчим насны хүүхэд байсан юм бэ? За 2 тохиолдолд 4 хүртэлх насны хүүхэд байгаа. За тэгээд 4 хүртэлх насны хүүхдүүд эрүүл мэндийн байгууллага хандсан. Гэхдээ нэлийн хүндэрсэн хайрна хандсан учраас одоо бас ичнээ одоо эмчилгээ хийж байгаа ч гэсэн одоо сайжруулахгүй байж байгаа юм байна. Яг олон нийтэд бол та бүхний бас хэлж байгаагаар за бага насны хүүхдийн эхлээ өвдөж байна гэсэн зүйлийг ярьж байна. За тэгвэл томчуудын дунд за бас цахилгаан менингитээр одоо өвдөх эрсдэл юу нь байгаа юу? За өвдсөн тохиолдолд за насан туршидаа юу нь эрсдэл нь өөрөө хэр байгаа? Менингокок талбараар бол одоо бүх насны хүмүүс өвдөн. Насанд хүрчүүд өвдөд мөн адил хүүхдээ адил одоо хүндрэл энэгдэлт хүрэх бүр боломжтой гэсэн. Халдвар төвчин судлалын үндэсний төвдөр бол бас сайн дурын дархлаажуулалт бас ихэлсэн байна. За та дархлаажуулалтын талаараас ерөнхий мэдээллийг өгвөл. За менингокок халдварын эсрэг вакциныг жилийн жилд одоо бид нар сайн дурын үндэстэн дээр хийдэг. За мөн бол давхар судлалын залтаар одоо хийдэг байгаа. Давхар судлалын залтаар голомтонд одоо хийнэ гэдэг маань тухайн өвчтөе хүүхдийн маань өвчтөе хүний маань эргэн тойрны ойрын хавцлыг өдөр яг голомтыг тогтоогоод вакцинжуулдаг байгаа. Ер нь амлалтаараа хийж байгаа тэр амлалтарын ачааллаас ер нь хэр. За ачаал бол ер нь харьцангуй ихсэж байна. Тэгээд менингитээр бол заавал хүн болгон бүх хүүхдүүд одоо бид нар вакцинжуулаад авах бол дугуйн шаардлагагүй. За би бас хэлсэн хүүхэд маань одоо 5 хүртэлх насны хүүхдүүд донд илүү одоо өвчлөл одоо бүртгэдэг учраас 2-5 хүртэлх насны хүүхдүүдээ бид нар одоо сайн дурын үндсэн дээр одоо дархлаажуулбал одоо илүү үр дүнтэй байх болов уу? Та шалтгаангүй өндөр халуулж байгаа болон одоо би ер нь тууралт гарсан байх мал нэг яралтай та хамгийн ойрын одоо эрүүл мэндийн байгууллагатай хандаач л гэж